Хэрхэн үзэгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Их сурвалж ярилцлагын маань ээлж дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт маань Монгол Улсын шинжилгээ ухаан технологийн их сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал доктор дэд профессор Туяа Цэцэг оролцсноо. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Монгол Улсын дээд боловсролын том сургуулиудын нэг шинжилгээ ухаан технологийн их сургуулийн 60 жилийн ой төхөөж байна. Тэгэхээр нэр нь хүрээнд та өөрийнхөө сургуулийн үйл ажиллагааны сургалтын үндсэн чиглэлийг үзэгчд танилцуулахгүй. За баярлалаа. За 2019 онд энэ жил бол Монгол Улсын бас томоохон их сургууль болох манай шинжилгээ ухааны технологийн их сургуулийн 60 жилийн тохиож байна. Монгол улс өөрсдөө бие дааж инженерийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 60 жилийн гэсэн үг. Тэгээ өнөө хүртэл одоо шинжилгээ ухааны технологийн их сургуулийн 60 жилийн хугацаанд улс ардын аж ахуйн одоо энэ олон салбаруудад 80 гаруй мянган боловсон инженерийн боловсон хүчин бэлтгэн гаргаад байна. Тэгээ өнөөдрийн өндөрлөгөөс ингээ харахад бол энэ эх орны бүтээн байгуулалттай холбоотой эх орны өнцөг улам бүрт манай төгсөгчид ажилласан, тэднэрээ бахархсан одоо эх орны энэ хөгжил цэцгэлтэнд их хувь нэмэр оруулж байна л гэж бодож байгаа юм шүү дээ. А өнөө хүртэл хэдэн оюутан төгс 80 гаруй мянган оюутан төгссөн гэж үздэг. За манай шинжилгээ ухааны технологийн их сургууль бүрэлдэхүүн 8 сургуультай, хөдөө орон нутагт бас 2 сургууль байдаг. Орхны технологийн сургууль, дархны технологийн сургууль гэдэг юм. Хотод төвд байдаг сургууль маань бол үндсэн 8 сургуультай. Түүний нэг нь манай үйлдвэрлэлийн технологийн сургууль. За гол үндсэн 4 салбартай манай биотехнологи шим судлалын салбар, үндэсний инженерчлэлийн салбар, хөнгөн үйлдвэрийн инженерчлэлийн салбар, дизайны салбар гэсэн 4 үндсэн салбараар нэг 2800 оюутан манад өнөөдрийн байдлаар сурч байна. За нийтдээ нэг 80 гаруй багштай, 80 гаруй ажиллагчтай бас тийм ээ. Нэлээд том ам бүлээл гэсэн үг тийм 3000 гаруй улсууд одоо зөвлөсөн юм ам бүл байна. За тэгээд оюутнууд маань ер нь бол одоо 4.5 жилээр бакалаврын хөтөлбөрт хамрагдж байна. За үргэлжлүүлээ цаашаа агсан төвшин гэх юм бол магистр, докторийн зэрэгтэй энэ сургалтын үйл ажиллагаа явуулж байна. За мөн нийгэм чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд бид нар бол энэ насан туршийн боловсрал одоо нээлттэй боловсрал олох чиглэлээр бас нэлээд ажлуудыг зохион байгуулж хийж байна. Тэгэхээр салбар сургуулиудын үйл ажиллагааг та одоо салгаад танилцуулахгүй. Өөрийнхөө сургуулийг тийм ээ. Одоо ингээд 60 жилийн үйл ажиллагаатай ойтой холбоотойгоор одоо ингээд цуврал байдлаар манай сургуулиуд бас оролцсон юм ээ эглийн нэвтрүүлгүүдээр. Тэгэхээр одоо анхны сахилгыг хагалж манай үйлдвэрлэлийн технологийн сургууль орж байна. Өөрийнхөө сургуулийн онцлог явуулж байгаа үйл ажиллагаа тийм ээ. Одоо нийгэм чиглэсэн бид нар ямар үйл ажиллагаа хийж байгаа гэдгээ бас онцолж ярихыг хүсэж байна. За би түрүүнд хэлсэн 4 салбар үйл ажиллагаа, салбар мэргэжлэр явдаг. Манайд нийтдээ 18 хөтөлбөр хэрэгжиж байна. Хөнгөн үйлдвэрийн салбар гэх юм бол хувцас загвар зохион бүтээлд оюутлын технологи байна. За ойн инженер байна, мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи, дизайны чиглэлийн мэргэжлүүд, хүнсний технологи, хүнсний инженерчлэлийн чиглэлүүд, за хоол зүйч шим судлалын чиглэл, биотехнологи гэх мэтээр 18 хөтөлбөр манайд хэрэгждэг. За нийт одоо багшилж байгаа бүрэлдэхүүний маань бараг 56.6% нь одоо эрдэмтэн докторууд, профессоруд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ салбартаа нэлээд туршлагдсан, үйлдвэрлэл бас задлагдсан, олон жил сургалтын үйл ажиллагаа явуулсан юм одоо туршлагатай хамт олон үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж байна. Энэ сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуулаа шинээр нэрссэн байна. Хууч арай өөр нэртэй. Үйлдвэрлэлийн технологийн сургууль маань за одооноос нэг 4-5 жилийн өмнө тийм ээ одоо бас засгийн газар боловсролын яамны шийдвэрээр нөгөө олон салбарлсан сургуулиудыг бас нэгтгэх энэ үйл ажиллагааны хүрээнд хүнсний инженер биотехнологийн сургууль, үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль гэсэн хүнсний чиглэл, хөнгөний чиглэлийн 2 сургуулиудыг нэгтгээд үйлдвэрлэлийн технологийн сургууль гэдэг нэртэй болсон байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаа явуулаад бид нар одоо 5 жил болж байна. За нийт бол ер нь бол Монгол улсад энэ мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн гэх юм бол бид нэр одоо 50 жилийн түүхтэй. Манай сургууль маань 60 жилийн түүхтэй гэсэн тийм ээ. Яг энэ хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд инженер бэлтгэж эхлээд бид нэр 50 жил болж байна гэсэн үг. Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр ялангуяа хуучин тогтолцооны үед байсан тэр том бааз суурийг дахин сэргээх, эрчимжүүлэх асуудлаар бол ямар бодлого өрнөлдөж байна? За бид нар бол хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр би түрүүнд хэлсэн нэхмэлийн үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэн бэлтгэж байна.
Хувцсны одоо загвар зохион бүтээгч, эдлийн технологийн мэрэгчлэр бэлтгэж байна. За арьс ширний технологич мэрэгчлэр бэлтгэж байна. Эко материалын гүйцэтгэн боловсруулах буюу нэг өсөндөө хөнгөн үйлдвэрийн хийм технологи гэсэн үг тийм ээ, ийм чиглэлийн мэрэгчлүүлж байна. Хэвлэлийн технологичдыг бас бид нар бэлтгэдэг. За тэгээд энэ салбаруудаа гэх юм бол мэдээж энэ техник технологийн хурдцтай хөгжилтэй бид нар хөл нийлүүлэн ялангуяа багшлах боловсон хүчин одоо бидний заах ур чадвар арга барил бол энэ хөгжлөөсөө төрүүж алхаж ийж бид нар одоо энэ салбартаа мэрэгчлэн бэлтгэх ёстой. Энэ салбараас онцлоод нэг зүйлийг асууж болох уу? Жишээ нь арьс ширний технологи. Арьс шир бол хүний өдөр тутмын хэрэглээний саш хүний гэсэн хувцс, гутал тийм ээ. Тэгэхээр Туркийн ерөнхий сайд Бинали хил дээр бас Монгол улсад альчлахдаа Турк бол арьс ширний үйлдвэрлэлийн технологиор Европт тэргүүлэх хэмжээнд хүрчлээ гэдэг. Одоо манай хэрэглэгч бол мэдж байгаа Турк гутлуулах хэмжээгээр орж ирдэг тийм ээ. Тэгэхээр Монгол улс яагаад энэ салбарт анхаарал хандуулах ёстой вэ? Ер нь Монголын арьс ширийг дотооддоо боловсруулахын тулд яах ёстой вэ? Боловсруулахын тулд бид нар одоо за нэг шүүмжлэлтэй хандах нэг зүйлийг үл бид нар чаддаг байсан, хийж чаддаг байснаа чадхаа байцсан байна тийм ээ. Нэгэсэндээ энэ одоо хөгжлийн концепт юм уу, бодлого төлөвлөлт энийг зохион байгуулах яг үйлдвэрлэл нэвтрэх байдал тал дээр бол учир дутагдaltaй зүйл байна л да. Яг гоо бид нар энэ нийгмийн шилжилтийн үе зах зээлд шилжснээрээ энэ тухайн үед бол одоо улсын үйлдвэрийн газрууд байсан бүгд ховчлогдсон тийм ээ. Ховчлолтой холбоотойгоор бас энэ одоо бие биенээ дэмжиж ажилтдаг байсан энэ үйлдвэрүүд маань бүгд задраад бүгд хувьд шилжснээр бол хуучин тогтолцоогоор тэр арьс шир боловсруулахын анхан шатны болон гүйцэтгэн боловсруулах үйлдвэрүүд за энэндээс гарсан бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн болгодог одоо гутлын үйлдвэрүүд ч байдаг юм уу. Эдгээр маань бодол тогтолцооны хувьд эвдэрсэн л дээ. Гэхдээ бол яг одоо зах зээлийнхаа жам ёсоор шалгуур ёсоор энэ эдгээр маань бас тодорхой хэмжээнд сэргэж байна. За яагаад арьс ширний үйлдвэрлэл Монголд хөгжиж чадахгүй байна гэвэл бид нар энэ одоо малын өвчлөлттэй холбоотой малны арьсны гэмтэл тийм ээ янз бүрийн одоо паразитуудын өвчин байна. За байгаль орчны нөлөөлөлтөй бас өвчлөлүүд байна. Эднэрээс хамаарсан энэ арьсаа бид нар бүтээгдэхүүн болгож авах, тэрийг түүхэн эд болгож авах тал дээр нэлээд учир дутагдaltaй байна л да. Энийн нэг тод жишээний үгээр бид нар мах боловсруулах үйлдвэрээр одоо арьсаа шалгаж аваад махаа гол бүтээгдэхүүн болгож авдаг. Арьс ширээ бол туслах үйлдвэрлэл болгоод дараачийн шатанда шилжүүлж үйлдвэрлэлд хэрэгэлдэг түүхийд тийм ээ. Тэгэхээр сүүлийн үед бол яаж яах вэ гэхээр дандаа гар аргаар нэдэлж гин хөдөө орон нутагт ч гэсэн хотод ч гэсэн оруулж ирж гар аргаар нэдэлж байгаа тохиолдолд бол арьсны гэмтлүүд маш их байна. Тэгэхээр арьс бүтнээрээ гарч чадахгүй тодорхой хэмжээний гэмтэл авчгаараа яаж юм үйлдвэрлэлийн одоо гол бүтээгдэхүүн болж ашиглах тахад бас учир дутагдaltaй болж байна. Тэгэхээр энэ тал дээр одоо яг сүүлийн үед хүнсүдэ аж ахуйн үйлдвэр яамнаас бас бодлого хэрэгжүүлээд яаж энэ одоо үйлдвэрлэлийн орёонуудыг хаана байгуулах вэ? Яаж мах үлтгэлийг хангах вэ? Үйлдвэрлэлийн аргаар яаж энэ түүхийдээ бэлтгэж авах вэ гэдэг тал дээр бол нэлээд ажлуудыг хийж байна. Тэгэхээр одоо сүүлийн үед бид нар мэдэн шүү дээ ерөөсө жалга довоор нэл арьс боллоо гэж ярьж байсан тийм. Энийг бид нар одоо зөв зөвхөстэй ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр бэлтгэн нийлүүлсэн нийт арьсны 80% нь урагшаа гадагшаа гардаг гэжсэн бас тоо баримт байдаг. Энийгээ бид нар өөрсдөө яах нь өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг гадагшаа хямд үнээр гаргачаад эргүүлээд эднээс үнэтэй одоо түүхий бүтээгдэхүүн худалдаж аваад байгаа. Энэ тогтолцоогоо бид нар өөрчлөх хэрэгтэй. Энэ тал дээр бас манай энэ судалгааны хүрээлэнгүүд бас нэлээд ажлууд хийж байгаа. За экологт одоо аюулгүй, экологт хоргуу энэ технологиудыг нэвтрүүлэх тал дээр нэлээд судалгааны ажлууд бас хийж байгаа гэсэн үг. Ноолуурын үйлдвэрлэлийн үед ямар байна? За ноолуур гэдэг одоо манайд ч бас гол түүхий эдүүд тийм ээ. Цагаан алтч гэж хэлдэг эднэрийг тийм. Тэгэхээр энийг бол дэлхийн зах зээл дээр бол ноолуурын одоо бэлтгэн нийлүүлэлт дээр Монгол улс 40% хангаж байна. Тэгэхээр гаргадаг гэж үздэг. Тэгээ энийгээ бид нар бүрэн хэмжээнд өөрсдөө бас ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадж байгааг бол хараахан чадахгүй байна. Тодорхой хэмжээний гадагшаа бас гаргачихж байна. Түүхийгээр нь гаргаж байна. Угаасан хэлбэрээр гаргаж байна. Энийг өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгохын төлөө л бид нар ажиллах ёстой. Манайх энэ тал дээр мэрэгчлэн бэлтгэдгийн үед энэ судалгаа шинжилгээний ажлуудыг бас энд нэлээд төвлөрүүлэн хийж байгаа. За жишээлбэл дэлхийд одоо
ялангуяа энэ сүлжмэл нэхмэл бүтээгдэхүүнээрээ толгой цогтөг энэ Японы Shimazaki компани гэж байдаг, Германы Штол гэдэг энэ хоёр технологи манад бол түлхүү нэвтэрсэн л дээ. Энэ дотроос бол Shimazaki компани одоо энэ үйлдвэрлэгч ноос ноолрон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчд маань эдний технологиг хэрэглэдэг. За Shimazaki компани бол манад одоо Америкт нэг байдаг, Азад нэг байдаг төвийгөө бол Монголд манай сургууль дээр байгуулж өгсөн. Энээр бол одоо урд нь төгсөж гарсан нэхмлийн чиглэлээр төгсөж гарсан одоо оюутнуудаа дахин сургах, одоо шинэ технологи, шинэ програмчлалт сургах, за дизайн зохиох, тийм ээ, загвар гаргах, технологийн шийдлүүдийг гаргах энэ програмуудад одоо манад эрчимтэй суралцж байна гэсэн. Тэгээ бид нар энэ нөгөө насан туршийн боловсрал гэдэг програмын хүрээнд бол яаж ийм гэхээр урд нь манайхыг төгсөн гарсан үйлдвэрлэлд ажиллаж байгаа энэ улсуудыг энэ шинэ програм, шинэ үйлдвэрлэл дээр бол давтан сургах энэ үйл ажиллагаануудыг цогцоор нь хийж байгаа гэсэн. За судалгааны ажлууд гол нь бас энэ ноос ноолрон бүтээгдэхүүн өртөг шингэхээс гадна энэ экспортод гарч байгаа, гадаад гаргаж байгаа энэ бүтээгдэхүүнийг бид нар хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тийм экологийн цэвэр бүтээгдэхүүнийг гаргахын төлөө бас судалгааны ажлууд хийгдэж байна. Монголын ноолуурын онцлог юу вэ? Монголын ноолуурын онцлог гэх юм бол за ноолуур одоо гаргадаг одоо дэлхийн олон улсууд байна шүү дээ. Хятадууд байна, Инд итгэгч байна, Пакистанч байна тийм ээ. За энэ улсуудтай харьцуулахад бол манайх Монгол улс бол өргөргийн хувьд нэлээд хоошоо, хойд төлрөгөө ойрхон байдаг учраас ийм хүүтэн сэрүүн илүү тийм ээ. Илүү хүүтэн нөхцөлд байдаг гэсэн. Тэгэхээр өвлөн их хүүтэн ийм нөхцөлд бол Монгол тэр одоо Ямаанаас гарч байгаа ноолуур бол илүү нарийн ширхэгтэй. За тэр дулаан газрыг бодох юм бол илүү одоо өвөр мөцийн онцлогтой байдаг. Тэгэхээр энэ шин чанар нь бол одоо юу гэдгийг ховор тооцогддог. Тийм учраас манай ноолуур бол дэлхийн зах зээл дээр үн хөрөх, энэ төрсэн бүтээгдэхүүн хийх үйл ажиллагаанд бол бид нар бүрэн нээлттэй байгаа гэсэн. Судалгаа шинжилгээний ажлууд нэлээд хийж байна. За үүнээс гадна бид нар тормны ноос ашиглах одоо судалгааны ажлууд хийгдэж байна. Ноосноос хоньны ноосноос ноолуур ялгах бас ийм ажлууд нэлээд хийгдэж байна. За эцсийн зорилго бол юу гэж нөхлөөр энэ янз төрөл бүрийн ноос ноолуурын бүтээгдэхүүн дээр одоо хамгийн одоо дээд зэргийн нарийн утас гаргах, үүнээс одоо бидний ярьдгаар бол костюмны материал гэж ярьдаг тийм ээ. Тийм одоо даавуу үйлдвэрлэх энэ чиглэлд бол судалгааны ажлууд хийгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр хувцас ярихад танай сургуулийн ялангуяа салбар бол дизайны чиглэлэр тийм ээ. Тэгэхээр Монгол хүний биед тохирсон гэх юм таардаг ийм хувцсны загвар боловсруулж байгаа тухай та дөрөв дурдсан шүү дээ. Энэ талаар сонирхолтой. За манай энэ хувцас судлалын төв гэж манай дээр байдаг. Манай сургуулийн дэргэд. За энэ төв маань бас энэ Монгол хүний биеийн хэмжээс, Монгол хүний одоо биеийн хэлбэрийн стандарт боловсруулахын ажлуудыг хийдэг. За Монгол хүүхдийн одоо стандарт тийм ээ, бие бэлтрийн, өсөлт хөгжилтийн одоо бид нар ч онцлогтой шүү дээ. Монгол хүүхэд биерхэг, ясархаг гэж ярьдаг тийм ээ. Яг энэ нь одоо шинжилгээ ухааны үндэс нь юу юм гэдгийг одоо 3D одоо хэмжээс гаргадаг энэ лаборатори манад байдаг. Тэгээ энэ дээр бол бид нар Монгол хүүхдийн бие бэлтрийн онцлог, Монгол хүүхдийн биеийн стандартыг гаргах энэ ажлуудыг нэлээд эрчтэйгээр хийж байгаа. За мөн Монгол хүүхдийн гутлын бас одоо хүүхдийн чинь нөгөө хөлний хэлбэр тийм ээ, бас Монгол хүүхд чинь илүү ясархаг гэдэг учраас тийм ээ. Зөвхөн тэрий чинь шинжилгээ ухааны үүднээс тайлбарлах онцлог нь юу юм? За хөлийн одоо тавхан одоо хэмжээс ямар хуу дундаж хэмжээстэй юм ч гэдэг юм уу, энэ ажлууд бас судалгааны түвшинд хийгдэж байгаа. Ер нь Монгол өөрийн одоо хүмүүсийн онцлог тохирсон бие хэлбэрийн стандартыг боловсруулах ийм ажлуудыг бас хийж байгаа гэсэн үг. Хувцсны загвар гэсэн үг. Хувцсны загвар гэсэн үг. Ер нь бол Монгол улс импортоор хэмжээний хувцс оруулж ирдэг тийм ээ. Тэр Монгол хүнд хамгийн хэмжээстэй нь ойролцоо ч юм уу хэмжээтэй хувцс гэхээр хаанах хувцс байх вэ? За зүгээр хувь хүний хувьд бол ингээ харахад бол за Азийн орнуудын хувьц гэх юм бол одоо юу гэдгийг манайхан ярьдаг шүү дээ. Хавчиг чэжтэй байдаг. Монгол хүний одоо цээжинд одоо Азийн хувцснууд ингээд таар тохирох их муутай цээжээр бариу байдаг ч гэдэг юм те. Ерөнхийдөө бол Аз дундаа бол манайхан бол илүү биерхэг. Ягаад гэвэл нүүдэлчдийн соёл иргэншил тийм ээ. Бие бэлтрийн одоо хөгжил тийм ээ. Эрхэлж байгаа аж ахуйнаас хамаарат бас юм юу гэдгийг цээж томтой тийм ээ. Илүү булчин шүрмөслөг байдаг юм уу, ийм хэлбэртэй байдаг учраас энд нь тохирсон ийм стандартуудыг гаргадаг. Ерөнхийдөө бие бэлтрийн хувьд ингээд хувь хүний хувьд хэлэхэд бол нэг европчуудтай төстэй. За өндрөөрөө биш тийм ээ. Одоо бие бэлтэр одоо цээжний хэмжээгээр ч гэдэг юм уу, германчуудтай нэлийн төстэй ч юм уу гэсэн
ийм ойлголтууд бас байдаг л да. Гэхдээ энийг бол судалгаагаар бид нар гаргах нь дундаж хэмжээ ямар байна, бие бэлтрийн харьцаа ямар байна гэдгийг тийм ээ. Ерөнхий стандартын хэмжээ гаргах ажлууд хийгдэж байгаа гэсэн. Судалгаа хийхдээ шин хүүхдүүдийн биеийн харьцааг судлахын тулд яг хүүхдүүдийг очиж дунд сургууль дээр ямар хэмжилт хийх вэ? Очиж хэмжилт юм. Яг л одоо хүүхд тулганы одоо юу гэдгийг багангийн хүүхд гэх юм бол одоо 6 настангууд тийм ээ 8 настангууд ч гэдэг юм уу. За дараа нь 12-оос 13 настангууд ч гэдэг юм уу. Яг дундаж хэмжээ гаргаад кластер үүсгээд тэгээд тэндээсээ дундчлаад гаргана гэсэн үг. Ерөнхийдөө л тэгээд одоо мэдээж хит өсөлттэй хүүхд байна, хит намхан хүүхд байна тийм. Ерөнхийдөө бол тэгээд голлох ихэнх нь ямар байна гэдгийг дундчлаад бас энэ тооцооллын аргаар гаргана л гэсэн үг. Үүнийг тэгээд үйлдвэрлэл нэвтрүүлнэ гэсэн үг. Үйлдвэрлэл нэвтрүүлнэ. Ер нь стандарт боловсруулна гэдэг маань энэ оюутлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа энэ за зөвхөн оюутал одоо оюмл хувцснаас гадна энэ чинь нэхмэл хувцснууд байна тийм ээ, арьс ширэн хувцснууд байна. Эднэрийн гол стандартыг гаргахад одоо Монгол хүний бие бэлтэр ямар байна гэдэгт нь л тохирсон стандарт, эсгүүр, загвар гаргана л гэсэн үг. Биотехнологийн чиглэлээр одоо ярилцах хүсэж байна. За манайд бас биотехнологийн салбартай, биотехнологийн, хүнсний биотехнологи, микробиолог тийм ээ, хүнсний химийн одоо ийм мэрэгчлэнүүд байдаг. Үүнээс гадна хүнсний чанар аюулгүй байдлын мэрэгчлэнүүд манайхыг бас бэлтгэж гаргадаг. За үүний дотроос одоо шимт хичээл судлалын мэрэгжил буюу хоол зүйч гэдэг мэрэгжилтэн бид нар гаргаж байна. За ялангуяа одоо энэ Монгол хүнийг эрүүл орших тийм ээ, эрүүл амьдрах, эрүүл Монгол хүн байлгахын тулд яг үгээр ерөөсө хамгийн чухал ажил одоо дэмжих гол үйл ажиллагаа нь бол ер нь хоол хүнстэй холбоотой эрүүл зөв хоолтын тухай сүүлийн үед маш их ярьж байна тийм ээ. Ер нь бол Монгол хүний эрүүл байх, эрүүл мэндийг дэмжих гол асуудал бол ерөөсөө хоол хүнстэй холбоотой. Тийм учраас Монголд бид нар одоо ганцхан манай сургууль дээр тийм ээ юу хоол зүйч гэдэг мэрэгжилтэн гаргаж байна. Энэ бол тэр зөв зөвхөстэй хооллох, нас биений онцлог, хүний одоо өвчлөлж байдаг юм уу, тухайн эрхэлж байгаа ажлын онцлог тохируулсан юм хоолны одоо шимт хичээлийн зөвлөгөө өгдөг ийм үйл ажиллагаа хийж байна. За энэ чиглэлд бид нар нэлээд олон жил судалгаа хийсэн. Ялангуяа монголчууд яагаад сүүлийн үед энэ хавдрын өвчлөл их залуужаад байна. Монголчууд яагаад их өвдөлтгий болоод байна гэвэл ерөөсөө л энэ шимт хичээлийн дутагдaltaй их холбоотой. Бид нар одоо өдөрт авбал зохих амин дэм нүүрс ус одоо эрдэс тийм ээ. Одоо энэ зүйлүүдэд бол бид нар хүрэлцгүй хэмжээгээр авч чадахгүй байна. Ер нь улсын хэмжээнд бид нар бас нэлээд олон судалгаанууд хийсэн. Монгол хүний хүнсний бодит хэрэглээний судалгаа гэж 2013 онд бид нар хийсэн. Энэ судалгаагаар харахад бол бид нар өдөрт авбал зохихын шимт хичээл ерөөс авч чадахгүй байна гэсэн дүн шинжилгээ гарсан. Монголчуудыг гадныхын тэр ярихтаа бол мах их иддэг ард түмэл гэж ярьдаг. Яг энэ бодит хэрэглээний судалгаан дээр аваад үзэхээр монгол хүн бол ихэнхдээ энэ буудаан гурилал маш ихээр хэрэгжилж байна. Бидний судалгааны үр дүнгээр бол монголчуудын өдөрт одоо хүнсэндээ хэрэгжилж байгаа нийт хэрэглээг 100% гэж авч үзэх юм бол 62% нь энэ буудаан гурилаар хийсэн одоо гурлан бүтээгдэхүүн л хэрэгжилж байна гэсэн. Тэгээд энэ цагаан гурлын хэрэглээ их. Тэгээд дээрэс нь бид нар хөдөлгөөний дутагдaltaй байна. Эннээс үүдэлтэйгээр одоо энэ чихрийн шижин өвчний, таргалалт, тийм ээ, зүрх судасны өвчин, гэх мэт энэ өвчлүүд их байгаатай л одоо энэ хоолтой маш их холбоотой учраас энэ тал дээр бид нар ажиллаж байна. За сүүлийн бид нар 10 гаруй жил энэ хүүхдийн хоолт ижил дээр судалгаа хийж үзсэн. За сургуулийн хүүхдийн хоол ямар байх ёстой гэдэг дээр бид нар бас ажиллаад энэ 2006-аас 13 оны хооронд улсын хэмжээнд 3 загвар сургууль одоо хүүхдийг яаж нас үеийн онцлог тохирсон шимт хичээлээ агуулсан хоолоор үйлчлэх энэ үйлчлэгээ явуулахад бол хүүхдүүд одоо юу гэдгийг сургууль хичээл таслалт багасдаг тийм ээ сурах итвэх илүү болдог өвчлөл багасдаг энэ одоо сайн жишээнүүд судалгааны дүнд нэлээд гарсан. Тэгээд үүнтэй холбоотойгоор бид нар одоо юу гэдгийг үе үеийн засгийн газар үе үеийн сайдуудтайгаа уулзаад энэ ажлыг одоо улс даяар нэвтрүүлгээд бас нэг үр дүнд хүрэхгүй байсан. Тэгээд 2016 оны сонгуулиар яг олон эмэгтэй гишүүн гарсан учраас бид нар бас эмэгтэй гишүүдэд хандаад энэ хүүхдүүдийнхээ төлөө бид нар ингэж анхаармаар байна гэдэг. Тэгээ одоо 16 оноос хойш бид нар бас нэг шургуу ажилласны үр дүнд энэ их хурлаар одоо ерөнхий боловсролын сургуулийн өдийн хоолны хууль гаргах гэж байна. За хууль гарчгаараа энэ одоо бүх юм шийдэгч юм шиг үдийн цай өгдөг. Үдийн цай өгдөг байсан. Энэ бол хууль ямар нэгэн тийм одоо зохицуултгүй байсан. Ерөнхийдөө бол төрөөс нэг хүүхдэд нэг эхлээд 200 төгрөг байсан. Сүүлд нэмсээр одоо бол нэг хүүхдэд нэг 600 төгрөг
одоо төсөвлөж улсаас өгч байгаа гэсэн. Зөвхөн мөнгө өгчгөөрөө энэ биелэгдчихдэг асуудал ерөөсөө биш л дээ. Хамгийн гол нь эрүүл чанартай одоо эрүүл ахуй ариун цэврийн шаардлагыг хангасан ийм хүнсний түүхийн эдийн бэлтгэл, нийлүүлэлт хангамжийн асуудал энэ бол хамгийн чухал асуудал. Энэгээр бид нэр ерөөсөө үйл ажиллагааг явуулж болохгүй л гэсэн үг л. 600 төгрөг гэдэг бол одоо мөнгөн дүн байна тийм үү? Мөнгөн дүн тийм. Энэ 600 төгрөгөнд тухайн өдөр хүүхдэд авах шимтгэлийг яаж өгөх вэ гэдэг маань судалгаатай гарна гэсэн үг. Судалгаатай гэсэн үг. Энийг тухайн нийлүүлэгч хүнсний компаниуд, хоолны газруудад нэгдсэн журмаар хяндаг уу? Одоо бол ийм хяналт ерөөсөй байхгүй байгаа байхгүй. Ерөнхийдөө бол эрх мэдлийг хүнд өгсөн гэхлээр захирал одоо энэ хүүхдийн үдийн цайны одоо энэ асуудлуудыг шийдээгээд орхисон байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг ихэвчлэн манад бол зарим сургуулиудад дандаа түрээсийн галтаа ажиллаж байна. Түрээсээр ажиллана гэдэг чинь тэд нар тодорхой хувийн ашиг хийнэ гэсэн үг. Тийм биз дээ. Түрээс гэдэг чинь одоо 600 төгрөгийн тодорхой хувийн хүүхдэд өгөн тодорхой хувийн ашиг болгож авна л гэсэн үг. Тийм учраас бидний гол зориод байгаа зүйл юу гэхээр энэ хүүхдээс бид нар ашиг хонжоо хайх ёсгүй тийм ээ. Хүүхэд бол бидний ирээдүйн улс орныг авч явах улсууд учраас тэдэнтэй одоо шин сэтгэлээсээ гэдэг юм одоо ямар нэгэн ашиг хонжоо тэндээс гарахгүйгээр энэ үйл ажиллагааг зохион байгуулах ёстой. Түүхийн эдийг бэлтгэн нийлүүлэх тэрийг одоо өдрийнхэн шимт хичээлийнх нь харьцааг зохицуулдаг энэ мэрэгжлийн хоол зүйчин дээр ажиллах ёстой. Тэгээ энэ хоол зүйч ажиллаж хүүхдэд одоо тэр нас үеийнх нь онцлог тохирсон. За ерөнхий боловсролын сургуульд бол 6-аас 12 жил гэхэлэр чи 18 нас хүртэл хүүхдүүд байна тий. Бид нар өнөөдөр бол 1-5 дугаар ангиг л одоо үдийн цайнд хамруулж байгаа шүү дээ. Тэгэхээр явандаа энэ үе шаттайгаар хэрэгжүүлээд ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа бүх хүүхдэд өдөрт одоо сургууль дээр нь нэг удаа халуун хоолоор үйлчлэх ийм үйлчилгээний ажлуудыг л энэ хуульчилж өгөх гэдэг байгаа байхгүй. Хизээ хэлэлцүү. Эхний хэлэлцүүлгээр өнгөрсөн 7 хоногт орцсон. Одоо тэгээд хоёр дахь хэлэлцүүлгээр эх 7 хоногт орох болов гэж бодож штэ. Тэгээд энэ дээр яг мэрэгжлийн баг бид нар ажилласан тийм ээ. Тогтолцоо ямар авах хэвээр. Яаж энэ түүхийн бүтээгдэхүүнүүдийг хангах вэ? За Улаанбаатар хот бол бас нэг төвлөрсөн газар учраас хангамжийн асуудал бас тодорхой хэмжээгээр шийдэгдэх бололцоотой тийм ээ. Одоо энэ тусгай хажгууч маш том төв учраас. За хөдөө орон нутаг сум суурин газарт яаж энийг хүргэх вэ? Жишээлбэл бол нэг баг дээр байгаа нэг баг сургууль нэг 10 хэдхэн хүүхэдтэй ч юм уу дунд ангитайгаа нийлээ 30 атхан хүүхэдтэй энэ газарт бид нэр хүнсний хангамжийг яаж шийдэх вэ гэдэргээд нэлээд цогцоор нь шийдэх асуудлууд энэ явж байгаа гэсэн үг. Хуулийн төсөл жишээ нь мэрэгжлийн хоол зүйч тухайн сургуулиуд дээр ажиллах уу? Сургууль болгонд шинэ оронтой сургуулиуд бий болно. Одоо тэгтээ бид нар энэ хоол зүйчийг 2000 оноос эхэлж бэлтгэсэн. Өнөөдрийн хувьд бол нэг 200-аад хоол зүйч бол бэлтгэн гаргагдсан гэсэн. Манай сургууль дээр хоол зүйч бэлтгэж гаргадаг л да. Эднэрийг цааш нь мэрэгшүүлдэг байхгүй. Эмнэлгийн хоол зүйч, сургуулийн хоол зүйч, хүүхдийн хоол зүйч гэдэг. Хүүхдийн нас биений онцлог тохирсон одоо шимт хичээлдэн тохирсон энэ хооллыг үйлчилгээ үзүүлэх учраас тэрэнд нь одоо яг мэрэгжлийн хүн энэ хоолны харьцаа, шимт хичээлийн харьцааг зохицуулж хийж явах ёстой гэсэн үг. Тэгэхээр сургууль болгон дээр ийм мэдээж хэрэг одоо юу гэдгийг 30 хүүхэдтэй багийн сургууль ч юм уу, сумын нэг дунд сургууль дээр одоо хоол зүйч байх бас үндэслэлгүй болчих шүү дээ. Тэгэхээр сум дундын ч юм уу тийм ээ. За Улаанбаатар хотод жишээлбэл одоо 1000 гаруй хүүхэд хоолнд хамрагддаг ч юм уу 1500-аас дээш хүүхэд хамрагддаг ийм том сургуулиуд байдаг. Хэрвээ ийм том бүрэлдэхүүнтэй газар бол 2 хоол зүйчж байх юм уу тийм ээ. Хүүхдийн тоо болон үйлчилгээний цар хүрээнээс хамаарат одоо энэ хоол зүйчийг баталж өгнө гэсэн. Ажлын байрны тоо нэмэгдэх юм. Ажлын тоо нэмэгдэнэ гэсэн. Тэгээд та сая ярьсан өмнө нь бол сургуулийн захирал тухайн төрөөс өгдөг энэ татаасны мөнгөөр хүүхдүүдийг хооллох ёстой гэдэг захирлын эрхэлж шийдэх асуудал болсон байна шүү дээ тийм ээ. Одоо үдийн хоол гэдэг энэ хоолыг бэлтгэхийн тулд мэдээж үндэсний том компаниуд жижиг дунд бизнес эрхлэгч ч юм уу хүнсний чиглэлийн компаниуд л оролцсон байна шүү дээ. Тэгэхээр яаж нэгдсэн стандартыг яаж хэрэгжүүлэх вэ? Яаж хянах вэ? Мэдээж энэ хууль гарахаар хууль дагалдаад хөтөлбөр гарна. Хөтөлбөр дагалдаад одоо энэ хүүхдийн хоолны стандарт гарах хэрэгтэй. Хоолны стандарт тийм ээ. За дээрэс нь одоо энийг зохицуулах журмнууд гарна. Тэгээ хөтөлбөр гэдэг нь юу гэхээр 700 гаруй сургуулийг нэг амьсгаагаар нэг жил нэг дор одоо бүгдийг галтгоотой болгоод ингэх мэдээж улсын хувьд ч гэсэндээ эдийн засгийн хувьд бол боломж байхгүй. Тэгээ хөтөлбөрөөр бол үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэсэн үг. Одоо төвлөрсөн газар дээр ч гэдэг юм уу. Мэдээж улсын төсөвтэй холбоотой учраас энэ асуудлуудыг яа. За энэ төсөв тусгагдсан байдлаар бол эхний ээлжинд энэ
одоо бас нэлээд судалгаа хийсэн л да. Зарим нь галтгоотой сургуулиуд байгаа, огт галтгоогүй сургуулиуд байгаа. Шинчилж өөрчлөх одоо арай жахан өөрчлөх одоо яг технологийн дагуу шинжилгээ ухааны үндэстэй зохион байгуулахын тулд баг зэргийн өөрчлөлт ийм сургуулиуд байгаа. Эднэрийгээ бол бүгдийг ингээд ялгаа төрөлжүүлсэн байгаа гэсэн. Тэгээ энд бол одоо урьдчилсан байдлаар нэг 307 тэрбум төгрөг зарцуулахаар ийм урьдчилсан тооцоо гарсан явж байгаа л да. Гэхдээ мэдээж үе шаттайгаар хэрэгжүүл нэг дор нэг амсгаагаар гарна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол үе шаттайгаар эхлээд аль сургуулиуд ямар сургуулиудыг хамруулах уу? Ер нь явандаа л энийг гол бидний зорилго юу гэхээр энэ ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа бүх хүүхдүүдийг хооллох. За мэдээж амьдралын түвшин янз бүр байна. Зарим нь одоо хэд тархалтай хүүхд байна, зарим нь тураалтай хүүхд байна, шимт хичээлийн одоо дутагдлалд орсон хүүхдүүд байна. Тэгэхээр мэдээж хэрэг 100% одоо хүүхдэд өдөрт авах хоолны хэрэглээ, шимт хичээлийн хэрэглээг 100% сургууль дээр өгч чинь гэсэн ойлголт биш шүү дээ. Өдийн хоол гэдэг бол нэг удаа сургууль дээр идэх хоол шүү дээ. Тэгэхээр энэ хоногт хэрэглэх хоолны нэг 30-аас 35% тэнцэх шимт хичээлийг авах энэ хэмжээний л одоо хоолыг бэлтгэж өгөх хэрэгтэй гэсэн. За мах орсон тийм ээ, хүнсний ногоо орсон, жимсгэн орсон, сүүн бүтээгдэхүүн орсон, үр тарианы гаралтай бүтээгдэхүүн орсон гэх мэтээр ингээд зохицуулалтуудыг одоо мэрэгжлийн хүн л өдөртөн зохион байгуулах. Сургуулийн орчинд хүүхэд чанартай яг зохистой хоол хэрэглэхээр нөө эрдмийн суралцах үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулна, сургуульдаа сурах дуртай болно гэдэг бас нийгмийн зарим өөрчлөлтүүдийг бол давхар дэмжих нь биш. Маш том өөрчлөлт гарна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол ингээд эрүүл мэндийн ингээ хоолоор дэмжээд ингэхээр чинь сурах идэх дэмжин. За тэр эрдэс бодис, уургийн тийм ээ хангамж энэ төр гэдэг чинь яг зохисоор аваад ирвэл хүүхэд аяанда одоо өсөж яваа хүүхдүүд юм чи итгэвтэй тийм ээ сурах итгэх илүү байдаг. Хичээл таслалт багасдаг. Ер нь бид нар Улаанбаатарын 58 дугаар сургууль, Архангайн төвийн 2 дугаар 10 жил сумын жишээн дээр бид нар Булган аймгийн Дашин жилэн дээр нэвтрүүлсэн. Тэгэл анх энэ хөтөлбөр эхэлж байхад хүүхдүүд хүнсний ногоо идэж чадахгүй тийм ээ ногоог нь ялгаа тавьчихдаг энэ төр байсан бол хүүхдүүдэд давхар сургалж явдаг гэж. Чи яагаад энэ хоолыг идэх ёстой юм бэ? Чи яагаад будаа идэх ёстой юм? Чи яагаад талах идэх ёстой юм? Чи яагаад мах идэх юм? Яагаад хүнсний ногоо идэх гэдгийг одоо үндэслэлийн хүүхдэд тайлбарлаад өгч штэ. Эрүүл мэндийн чинь тэгэд дэмждэг. Тийм амин дэмжигний өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг энэ төр чигээр хүүхдүүд маш хурдан энд одоо дадад заншдаг. Жишээлбэл юуны Булганы Дашин жилэн дээр бид нар энэ хөтөлбөр эхэлж байхад анхны одоо яг тэр галтгоо энэ төр зохион байгуулаад анхны хүүхдэд хоол өгөөл ингээл эхэлсэн чинь бүх ногоонуудаа ялгаа тавьчихжсэн хүүхдүүд. Чи яга ногоо идэхгүй байгаа юм гэхээр дугуй ангиас суугаад байгаа байхгүй. За хөтөлбөр хэрэгжээд бид нар чи нөгөө бүр юу тэр нь ч бүр технологи болж хөгжтөл нь бид нар тэнцээ нөгөө мэрэгжлийн одоо хоол зүйчтэйг ажилуулдаг. Давхар одоо сургуулаас хяналт тавиад зөвлөгөө өгөө явуулдаг. Тэгээ нэг сарын дараа 2 сарын дараа очиход нөгөө ногоогоо үлдээдэг байсан хүүхдүүд чинь бүгдийг идчихнэ. За чи яга ногоо иддэг болсон. Энэ биеийн сайн. Би одоо энэ ногоо идснээр би одоо эрүүл хүн болно, би өндөр өсөлттэй болно ч гэдэг юм уу тийм ээ. Хүүхдүүд бүр тийм зоригтой болцсон байдаг байхгүй юу? Одоо би энэ зөв хоолсноор надад ямар ач тустай вэ гэдгээ мэддэг энэ сургалтын үйл ажиллагаануудыг хоол үйлчилгээнээс гадна давхар сургалтын үйл ажиллагаа явуулдаг учраас их ач холбогдолтой байдаг гэсэн. Ялангуяа хотын жишээн дээр авч үзэхэд бол улирлын чанартай нөгөө томуу төс өвчин гэл нөгөө амьсгалын замын халдвартай энэ өвчний үед ингээ харахад бол 58 дугаар сургуулийн тэр одоо хоолнд хамрагдж исэн хүүхдүүд бол өвчлөл бага байсан шүү. Харьцангуй бага. Ягаад гэвэл тэд нар чинь нөгөө дархлааг сайжруулах тийм ээ дархлааг дэмжих энэ үйлдэлтэй одоо хоол хүнсээр хангагдчихж байгаа учраас хүүхдүүд одоо өвтөмтгий биш тийм ээ одоо илүү дархлаа сайтай юм байна. 7 хоногийн 5 өдөр тогтмол. 5 өдөр тогтмол. Тухайн шинэ хичээлийг үедээ авчихна. Тийм. Хоолны жорон давтагдахгүйгээр одоо бүтэн сар тийм ээ жор давтагдахгүйгээр ийм төрлийн хоолнуудыг хоол зүйчил зохицуулж өгнө шүү дээ. Тэгээ 1-ээс 5 дугаар анги гэхлээр чи нэг 6-аас 11 12 насны хүүхдийн нас биений онцлог тэр хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог юу вэ тэрэнд нь тогсон одоо хоол шимт хичээлээр хангаж байна. Тэгэхээр эх 7 хоногт хуулийн 2 дахь хэлэлцүүлэг болох юм байна. Та одоо хууль тогтоогч тандад юу гэж уриалмаар байна? Ярилцлагын төгсөлт. Одоо хэрвээ Монгол улс тийм ээ одоо улсын дайтай улс болж хөгжиё гэх юм бол бид нэр хүүхдүүдэд эрүүл байх хэрэгтэй. Хүүхдийн эрүүл мэнд биш юм аа. Явандаа бол Монгол улс эрүүл оршин тогтнох, Монгол улс улам хөгжихэд бол энэ бол гол хүчин зүйл болно. Зарим улсууд бас тэгж боддог л да. Энэ бол хүүхдийн хоол яриад байна уу та нар? Хүүхдэд хоол өгнө үү байна уу? Нэр нь ямар та нарт ямар хамаатай ингэсэн асуудал ярьдаг байхгүй. Тийм биш ээ. Энд чинь нийгмийн хариуцлагын өрөөнд ярих том асуудал. Бид нэр эрүүл байж ижил энэ одоо
үр бүтээлтэй ажил нь улс орноо хөгжүүлж чадна шүү дээ. Тийм учраас энийг дэмжээсээ гарцыг одоо шийдэж өгөөсэй тийм ээ, энэ ч мэдээж үе шаттай явах ажлууд байгаа. Тэгэхээр энийг дэмжээсэй, энийг ойлгоосоо тэгээ энэ одоо зөв голдрлоор зөв зохион байгуулалтаа явуусаа л гэж бодож байна. Хууль зүгээр нэг батлах асуудал биш энэ. Цаашид энэ хэрэгжиж үйл ажиллагаа болох хамгийн чухал байгаа. За сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. За баярлалаа. Тийм танаа сургуулийн одоо эрдмийн үйл ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. Их сурвалж ярилцлагын маань ээлж дугаар өндөрлөө. Ирэх бямбгарагт иргэн уулзъя.